За сайн байцгаана уу та бүхний одоо амар амгалан гэрье. За ингээд би зам муутай байгаа учраас одоо видео оруулж чадахгүй байгаадаа үлцэл өчөө. За ингээд та бүхэнд 12 сарын ерөнхий төлөв гэсэн уншлагыг одоо юм сонголтын журмаар уншуулгаар шийдлээ. За тэгэхээр зэрэг та групп 1, групп 2. За энэ хоёр хөзөрнөөс та одоо аль өөртөө одоо таалагдсан гэдэг юм уу, өөртөө одоо таныг татсан тийм хөзрийг одоо энэ хоёрын нэгийг сонгохыг хүсэж байна. За ингээд танд цаг хэрэгтэй байвал та одоо зогсоогоод бас сонголтоо хийж болно шүү. За ингээд энэ групп 1, групп 2. За групп 1-ийг сонгосон хүмүүс. За энэ хөзрийг сонгосон групп 1-ийн хүмүүс 12 дугаар сард таныг одоо юу хүлээж байна вэ? За групп 1 энэ байна. За тэгэхээр зэрэг 12 дугаар сар маань бол одоо ерөнхийдөө баяр наадмын баярлсан шинэ оныг өгцөн ийм сайхан үе байдгаа, сэтгэл хөдлөсөн ийм сайхан үе. За энэ үед одоо групп 1-ийг сонгосон хүмүүсүүд бол одоо бас энэ дээр би түрүүн харсан л та. Ерөнхийдөө бол яг хуу найрлсан, наадсан, одоо архитаар суусан ийм харагдаж байлаа. Мөн одоо буудлын өрөө авсан тийм ээ, наригсан, цэнгсэн, эсвэл одоо ширэн жилийн дараа өрөө авсан тийм ээ. За энэ дээр бас миний нэг хэлэх юм гэхээр зэрэг одоо яг хүн одоо баярлж уулж идэлгүй л яг гэхдээ тохируулж ууж идхийг сануулсан ийм картнууд дахин гарсан байгаа шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо ерөнхийдөө ууж идэж болно, бас дараа нь харамсах зүйл тийм ээ. Дараа нь одоо бас толгой өвдөх эсвэл одоо харамсах ийм юм одоо гаргах эсвэл одоо санамсаргүйгээр одоо их ууж идснээсээ болж одоо юу гэдгийг тийм ээ. Энд дээр миний харснаар бол одоо хүсээгүй секс хийх юм уу тийм ээ. Эсвэл одоо хүсээгүй хүнтэйгээ уулзрах. За иймэрхүү алдаанаас сэргийлээрэй гэсэн ийм юм байсан шүү. За энэ дээр одоо бас партнер одоо нөхөртэй юм уу, эсвэл найз залуутай юм уу, найз охинтой улсууд бол одоо хит их одоо хоёулахнаа байж, эсвэл бол одоо хоёулахнаа байж, эсвэл тэр хүнд хит их анхаарал төвлөрүүлснээр одоо өөрөө ядрахтай exhausted болох тийм ээ, ийм харагдаж байна. Тийм учраас одоо найз нөхдөдтэй болох, эсвэл одоо найз залуугаас найз охиноосоо ч юм уу төр хүнд ирэх, найз залуу өөрийгөө одоо өөр юмд цатааруулах гэдэг юм уу тийм ээ. Өөрийнхөө одоо хит их тэгж өөрийгөө хүчилж ингэж одоо exhausted болгохгүйгээр тийм ээ. Найз нөхдөдтэйгээ уулзах, өөр арга хэмжээнд оролцох гэдэг юм уу тийм ээ. За иймэрхүү үйлдэл хийүүлэх тун зүгээр харагдаж байна шүү. За тэгээд энэ дээр одоо бас миний нэг харж байгаа юм болохоор зэрэг за одоо энэ дээр яг найз залуутай юм уу, найз бүсгүйтэй улсууд, эсвэл одоо нөхөр эхнэр хоёрын хооронд одоо хэрүүл маргаан гарсан төр зурдаа одоо хол байгаа ийм улсууд бол одоо юу гэдгийг хэрэлдээд одоо эсвэл бол маргалтаад хоёр талдаа болсон ийм улсууд тэр маань ирэх болов гэж байгаа бол тэр эргэж ирнэ, эсвэл тань руу мессеж бичнэ, ямар нэг байдлаар танд дохио өгнө гэж ойлгоорой тийм ээ. За энэ хүнд одоо жишээлх юм бол та хоёр биендээ одоо ямар нэг байдлаар нэг жоохон цаг хугацаа өгвөл зүгээр юм шиг. Тэгээд түрүүний одоо
миний хэлсэнчлэн тийм ээ хит их одоо бие биендээ их анхаарал тавьж одоо хит их одоо бие биендээ одоо зүү орох зайгүй байх нь одоо зөв боловч бие биенийхээ орон зайд одоо хит халтах тийм ээ эсвэл тэр хүн одоо хит бие бieнийг одоо хараат байх ч гэдэг юм уу одоо ийм байдал нь тийм ээ too closeness гэдэг юм уу одоо бас ийм байдалд хүрсэн байдал одоо юу гэдгийг аачлаараа хоёр тустай болох ийм одоо үндэс болсон би түрүү хэлсэн шүү дээ энэ картан дээр тийм ээ нэг жоохон өөр тийш анхаарлаа төвлөрүүлэх тийм ээ ийм одоо төр зур одоо өөрийгөө одоо бас юу гэдгийг socialize тийм ээ за тэгээд одоо энэ дээр бас уушаас миний нэг харж байгаа юм байна ажил төрлийн одоо өсөлт шагнал урамшуул харагдаж байна. Тэгэхээр зэрэг 12 дугаар сард одоо шагнал урамшуулал хүртэх одоо мөн одоо таныг одоо баг залуу тийм ээ эсвэл одоо энэ ажилд дөнгөрч орсон гэж үзэлгүйгээр одоо шагнал урамшуулал хүртэх эсвэл одоо та ямар нэг албан тушаалын ахиц юм уу тийм ээ эсвэл нэр хүндийг олсон ийм байдал харагдаж байна. Мөн одоо ялангуяа одоо нэг албан тушаал хашдаг эсвэл одоо ямар нэг албан тушаал горилж байгаа бол одоо 12 дугаар сард бүтэмжтэй сайн байна гэж ойлгоорой. За энэ дээр яхаарахгүй одоо хоорондоо маргалцсан хэрэлдсэн одоо тэгээ одоо хоёр тустай байгаа улсууд энэ маань ирэх нү гэсэн иймэрхүү юм харагдаад байх юм. Тэгэхээр энэ дээр бол ирнэ гэж харагдаж байна. За тэгээ энэ дээр одоо ингээ хит их бие барьсан одоо эсвэл бие биендээ таалагдах гэж одоо нэг тийм л алдаа харагдаад байна шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас анхаараарай тий. Тэр хүн ирэхүү гэвэл ирнэ одоо зүрх сэтгэл нэгдээгүй харьцаа харагдаад байна шүү. Тэгэхээр зэрэг хэрэг одоо та тэрний хажуу чөлөөтэй байж чадахгүй өөр одоо хит их мэриснээр ядарч байгаа бол энэ харьцааг бас одоо эргэж харах цаг нь мөн одоо юу болохгүй байгаа гэдгийг бас дахин бодож үзээрэй л гэсэн ерөнхийдөө мессеж байж шүү. За ерөнхийдөө энд одоо миний түрүүний хэлсэн асуудлууд одоо ерөнхийдөө яг төр зуурынх энэ дээр одоо хит их одоо overthinking хийж одоо асуудлыг томруулах хэрэггүй юм а гэсэн юм байж шүү. Мөн одоо байхгүй зүйлийн одоо эсвэл дөнгөж алдсан одоо эсвэл гаргасан алдаандаа санаа зовж явахын оронд одоо өөрийгөө бүтээх босгох урагшлах энэ тал дээр анхаараарай гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье 12 дугаар сард нь. За тэгээд би 2026 оны одоо уншлагыг одоо орд нэг бүрээр нь бүтэн жилийн уншлага хийх болно. Та бүхэн хүлээж авч үзээрэй. Баярлалаа баяртай. За 2-3-2-ыг сонгосон хүмүүс буюу одоо энэ бүдрийг сонгосон хүмүүс. За энэ уншлаган дээр бол одоо юм гарч байгаа л да. Ерөнхийдөө насны асуудал өөрөө одоо хаан зогсож байгаагаа мэдхгүй залууч юм шиг хөгшин юм шиг тийм ээ эсвэл одоо хүнтэй болцыг гэхээр одоо хаашаа чинь үеийн залуучууд эсвэл үеийн бүсгүйчүүд олдохгүй эсвэл их ахмаг настай эсвэл хэд их залуухан байгаа иймэрхүү асуудлууд харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо тийм асуудлаас болж одоо ганцаардаад байгаа юм шиг эсвэл одоо хүн олдохгүй байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ дээр одоо хэлж ийн л та. Би энэ дээр одоо ялангуяа ийм нэг залуухан залуу харагдаж байсан түрүүн тийм ээ. Тэгэхээр зэрэг
өөрөөсөө дүү залуутай одоо явахаар зэрэг энэ дээр одоо сайхан армаас үссэн юм харагдаж байна. Тэгэхдээ одоо энэ хүмүүс нөө биш үү ч гэдэг юм уу, ийм залуу хүнтэй хүмүүсийн одоо шүүлтээс одоо айсан тийм ээ, одоо хүмүүс залуухан залуутай явдаг гэж ярьдаг ч юм уу тийм ээ, иймэрхүү одоо юмнууд харагдаж байлээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо танд одоо бас анхааруулсан юм байна л да. Юу гэхээр зэрэг одоо энэ дээр бол одоо сонголт харагдаж байна. За яг хөө нэгэн тийм залуухан залуу байгаа боловч нөгөөт бас энэ хүнд танд одоо сонголт байгаа юм шиг, нөгөөтг нь одоо үеийн юм уу эсвэл одоо танаас их магнасны юм арай хань болчихоор ч юм шиг. За гэтэл одоо энэ надад хэрэггүй гэж мэдсээр байгаа, татагдаад байгаа юм шиг тийм ээ. Ялангуяа одоо юу гэдгийг одоо дотн харьцаа одоо юу гэдэг секс амьдрал нь одоо хийх татаад одоо тэр нь их таарад ч гэдэг юм уу, ийм тэгээ бие татаж явж чадахгүй байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө одоо хүмүүсийн хэл ярианаас одоо эсвэл бол одоо энэ хүн хэрэггүй гэдгийг мэдсээр байтал ч гэдэг юм уу. За иймэрхүү асуудал харагдаж байна. За тэгэхээр энэ дээр одоо танд одоо анхааруулсан анхааруулга байна. За энэ хүний талаар та одоо мэдээлэл том бага байна шүү. Ялангуяа одоо гэр бүлтэй үйж танд гэр бүлгүй гэж одоо хэлсэн ийм юм байна шүү. Энэ дээр анхаараарай. За одоо 12 дугаар сар таныг одоо шийдвэр гаргахыг шаардах нэ тийм ээ. Тэгэхээр зэрэг та 12 дугаар сард одоо энэ үү тэрөө эсвэл болох уу ч гэдэг юм, ямар нэг шийдэлт хүрээ. Энэ хүнийхээ тухай сайхан мэдээлэл одоо цуглуулаа, ямар хүн байна тийм ээ, сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй ч гэдэг юм уу тийм. Ялангуяа энэ дээр анхааруулах гарсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр бас анхаарна үсттэй. За мөн одоо та одоо 12 дугаар сард шинэ ажил эхлүүлэх гэж одоо байгаа болвол одоо тун амжилттай сайхан энэ таныг одоо бас эдийн засгийн бас нэлийн бие даасан байдалд хүргэх юм харагдаж байна. Та ялангуяа одоо өөрийнхөө эхэлж байгаа бизнест одоо хөрөнгө оруулагч хайж байгаа бол одоо хөрөнгө оруулагч гинтгэн шийдвэр гаргаж одоо таны талд шийдэгдэх ч гэдэг юм уу. За иймэрхүү асуудал харагдаж байна. Мөн одоо энэ дээр эргэлзэж байгаа юм шиг тийм ээ. За энийг хэлэхгүй болов одоо эсвэл одоо шийдвэр хүлээгээд одоо шинэ ажлаа эхэлж чадахгүй байгаа бол одоо 12 дугаар сард ямар нэг байдлаар гаргалгаа харагдах нэ, гаргалгаа гарч ирэх нэ, эсвэл одоо таны хэлсэн ажил одоо үр ашгаа өгсөн, ямар ч байсан таныг одоо мөнгөтэй болгосон байгаа байдал харагдаж байна шүү. За магадгүй энэ сайхан эхлэл болж магадгүй харагдаж байна. За ингээд та бүхэндээ 12 дугаар сард амжилт хүсье. Ингээд би зам муутай байгаа уучлаарай. За 12 дугаар 2026 оны уншлагыг одоо би орд нэг бүрээр нь бүтэн жилийн уншлага хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр та бүхэн хүлээж авч үзээрэй. Хувийн уншлага би зав заагаараа бас хийж байгаа. Тэгэхээр Монгол Стар тайрууд гэсэн Facebook пэйжээр орж мэдээлэл аваарай. За баярлалаа, баяртай.